Өглөөний мэнд өгчээ. Өглөөний мэнд сайхан амарсан уу? Сайхан амарлаа. Сайхан амарч. Танад тэнгэр агаар юу болж байна? Ингээд өнөөдөр сайхан цэлмэг байна. Манай энд хунаар гарах нь гарч лээ. Гэхдээ үүлдээл ер нь явандаа бараа орж мэдхээр. За өчигдөр чи хоёлаа ингээд зогссон шүү дээ. Тийм үү? Одоо хүмүүсийн юм бодохоос үстэй толгойн арзаадаг сул тал бол бас залтнуудын алтны уурхай юм аа гэдэг тий. Тий. Тэгэхээр тэр юм бодохгүй яваад ах бол аюул юм байна гэж би бодоод байгаа. Монголчуудыг бүр зориуд Мгм. юм бодохгүй байх гэсэн янз янзын аргууд. За нэг жишээ байгаа. Жишээлх юм бол энэ хүүхдийн тоглоомын үйлдвэр нь шүү дээ. Тий. Зурагтаар ингээл шин тоглоомд гаргаж ирэл сурталчилсан шүү дээ. Мгм. Тэр тоглоомнуудаа зориуд дэлгүүрт нийлүүлэхгүй удаадаг гэж байгаа. Азуу. За нөгөө зурагтын сурталчилгаа хараад дурлцсан одоо авах гал сүд болсон хүүхдүүд нь шүү дээ тийм үү? Тэр хүүхдүүдтэй тэр нэхэд тоглоомыг нь авч өгөх гэж амласан эцэг өвгөө дэлгүүрээр хийсдэг юм байна. Азуу. Хайгаал явд юм байна те. Даанч нөгөө тоглоом нь байхгүй болохоор худалдагч нар хүмүүс ухаан авсан мэт худал хийлээд. За. Тэгээ оронд нь өөр тоглоом санал болгодог гэж байгаа. За. Нөө заагдахгүй. Тийм зарагдахгүй тоглоомнуудаа тийм ээ. Тэгэхээр эцэг хүүд яхаа мэдэхгүй шалдаа бooгаад худалдаж авд юм байл л да. Азуу. Тэгэхээр нөгөө өөр тоглоомоор орлуулах нь хүүхдүүдийг огтхон ч баярлуулж байгаа биш. Харин эцэг эхүүд л нөгөө өөрсдөө сэтгэлийг цайруулж байгаа явдал гинэ. Химэл эвж дүсч юм шүү дээ. Тий яг нөгөө угаасаа зарагдахгүй байгаа хөглөрөөд байгаа тоглоомнууд бол тийм аргаар зардаг байгаа байхгүй юу? Тийм ээ. Тэгэхээр бид нар энэ тал дээр юу гэж бодох хэвээр яах хэвээр вэ гэвэл тоглоомынхон гүйлгээ муутай тоглоомнуудаа нэлээд зарж агаад тэгээ нөгөө зараар хүүхдийн шүүс гойжуулж байгаа зүйлсээ дэлгүүрт нийлүүлдэг юм байна. Тэгээ тэр болтол нэлээд хугацаа өнгөрөх гэсэн үг тийм үү? Тэгээ нэгэнт хүүхд тэр орлуулах тоглоомыг өчүүхэн ч тоохгүй учраас тэр хуунцар нийлэг эдийн хог овоортол авах шаардлагагүй байгаа байхгүй юу? Тэгэж тоглоомын үйлдвэрийн эздийг улам байжуулж ердөөс чирэггүй байна. Одоо ингээд залийг мэдчихлээ шүү дээ тийм үү? Ингэдгээ гээл тий. За өөр нэг арга байгаа юу гэхээр хүнийг амлалтаар нь гогдох. Тэр нөгөө ард юг байгаа шүү дээ. Акт алдвал барьж болно, ам алдвал барьж болохгүй гэх. Тийм. Угоо нөгөө дагнаас оноод өгөхгүй дараагаараас олж өгнө гэх тийм ээ. Урт хэл хэзээ ороо нэг. Урт хэл хүзүү ороо. Тэгэл хүмүүсийг гэмтүүлж ингэж янз бүрийн юмнууд амлалт авдаг гэж байгаа. Тэр амлалтаар нь гогдоод юм хэлэгчдэг. Жишээлх юм бол тэр одоо нэг ийм судал явсан байгаа юм л да туршилт. Тэгээд хэрвээ Америкийн өмнө үүний нэгэмлэгийн өмнөөс сайн дураар хандив цуглуулахыг танаас хүсэх юм бол тэ та туслах байсан уу гэж асуухаар хүмүүс туслах байсан гэж хариулцд юм байна л да. За. Тэгэнгუთ ерөөсө тун удалгүй хэдэн сараар ийм ажил хийж шогшгоосоор аргагүй тийм юу хүсэлт ирүүлдэг. Оо юм. Сонгуулийн өмнө хүмүүсээс та сонгуульд оролцох уу гэж асуудаг тийм үү? Тэгэхээр ингэж сонгуулийн оролцоог бас дээшлүүлдэг гэж байгаа. Тухайн үед бол ингээд хүн сайхан ааштай байж таарна тийм үү? Таарж олно шүү дээ. Тэгэл үгүй бол нэрлэхтэй ч юм уу тэгнэ ингэнэ гэж хэлчихт юм байл л да. Тэгэнгუთ яг яалтчгүй тэгэл нөгөө нэгэн цэгээ хэлсэн юм чинь нөгөө сонгуулийнхаа хороолуугаа саналаа өгөхөөр явдаг гэж байгаа. Америкт ихнэрд гарсан нэг өмгөөлөгч эмэгтэй. Joe Ellen Dimitrius гэдэг. Ийм эмэгтэй шүүгч гэж байгаа. За энэ эмэгтэй ингээд хүмүүсээс ингэж шүүх хурлын өмнө амлалт авч байгаа. Тэгээд олон иргэднийг амжилттай өмгөөлөхөд өмгөөлж чадсан гэж байгаа. Ийм амлалт их хувь нэмэр оруулсан. Юу гэж асуудаг вөхлөөр тэр шүүгч нарын багийн гишүүдээс тус хүрчлээ ингэж асуудаг гэж байгаа. Хэрвээ та миний өмгөөлж байгаа хүн буруугүй гэдэгт итгэж байгаа цорын ганц хүн байх юм бол шүүх хуралд оролцох бусад шүүгч нарын шахалтыг эцээ хүртэл сүрч чадахгүй гэл. Тэгэнгუთ за чаднаа гэж хэлчихвэл тэгэл бадан бад гэсэн үг тийм ээ. Тэгэхээр бас нэг л айхтар тактик байгаа байхгүй юу? Ерөөсө шүүх хурлаас өмнө
шүүгч нарын багийн гишүүдээс тус бүрчлээ асуучих шүү дээ, тийм үү? юм байна. За одоо бид нар ингэж ажилладаг баахан танихгүй хүмүүс уцаар залгадаг шүү дээ. Тий. Таны үжийн амгалан гэрий, таны бие яг энэ мөчөд сайн байна уу? Бараг лагшин тунгалаг байна уу гэл тий. Тий. Та тухтаа тавтаахан амарч гин үү гэж асууд юм байл л та. Тий. Үгүй бол одоо таны нойр ер нь сүүлийн үед сайн байгаа юу ч гэдэг юм уу тий. Тэгэхээр чи нөгөө хүмүүс ер нь нэг ганцаардцсан. Ийм амьдралтай хүмүүс шүү дээ энэ барууныхан ч тийм үү. Тэнгууд ингээд хин нэгэн өөрт нь санаа тавьж байгаа юм шиг хуурддаг. Тэгэл тийм ээ би сайн байна, бүх юм сайхан байна гэх мэтээр хариулт юм байна л да. Тэнгууд нөгөө уцаар залгасан ч ингээд хандив цуглуулагч болж таардаг гэж байгаа байхгүй. За дараагийн асуулт ингээд таны тавтаа тухтай байгаад би маш их баярлж байна. Тэгэхээр би яг зөв үнэ олж ээ. Саяхан газар хөдлөлтөнд нэрвэгдсэн энэч тэр хотын тий оршин суугчдад туслахаар сайн дурын хандив цуглуулж агаад маань та оролцох уу гэж асууд юм. Тэгээ хамгийн ба сайн гэлцэн ч оролцсон шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэнгүүт нөгөө гар бараад муугу барих аргана тийм ээ. Тэгэнгүүт нөгөө хүн чинь одоо нэгэд сайн байгаа гэж ингээ хэлсэн болохоор тэгээд өхөөс орохгүй бол. Яг энэ жишээ бол хүмүүст ингээд өнөмшгийн аргагүй санагдаж байгаа ахалдаг тийм үү? Миний хувьд бол ерөөсөө хятад судлалаар сурсны хувьд ерөөсөө аль эртнээсээ л энэ хятадын чон санаа гадралж ирсэн. Тийм учраас ерөөсөө уцаар танихгүй залхахад уучлаарай би завгүй гэж хайчдаг байхгүй юу? Sorry би завгүй байна гэж уцаа тавьчихдаг. Тэгэл одоо энэ Австралид Грацд амьдарч байгаа шүү дээ. Тэгээд энэ хотынхоо годамжинд вокзалд дэлгүүрт гэл ингээл явж байгаа л ямар нэгэн тарах хууц гартаа орсон хүмүүс ингээл намайг ихэд нөхөрцгөөр инээмсэглэн хараал тий. Мэнтлэл ингээл тусаал хөрөөл өгдөө шүү дээ. Малигаал тэгэнгүүт баярлаа завгүй баяртай гэж хажуугаар зүрэшдэг байхгүй. Тэгсэн чинь ингээл өөрөө 2 жилийн өмнө Greenpeace-д ажиллаад нөгөө гудамж зээлийн газарт хүн хоргох тий. Тэр ч битгийл бүр ингээд энэ Грацатын ойролцоо гэдэг хөдөөний тусгадаар явдаг байхгүй юу? Юуны галтрагны билет аваад өгчдөг тэгэл. Тэгээд айлс айлын хаалга тогшиж хандивлагч эсвэлэх гэж гуйлах гууж явах таастай. Золонгийн жинк өөрийнхөө вир авсж байгаа тий. Тэгэл ингээ муухай аштай хүмүүс ч таарлагддаг тий. Тэгэл гайгүй хүмүүс ч таарлалтан тэгэл ерөөсөө хүн гэдэг бол маш өөр юм байна. Бас тухайн үеийн тэр сэтгэл зүйн байдал бас их шийдвэрлэх нөлөөтэй юм байна. Маш игзэгтэй. Тэгээд ингээ сэтгэл зүгээрээ сэнжлүүлдгийг бол ерөөсөө чамгүй их мэдж авсан байхгүй. Тэ? Би тэр үзсэн биш. Тэгсэн ингээд өдөржин танихгүй хүмүүст ад болж загнуулж дормжлуулж явна. Тэгжэтэл ингээл нэг хүн юм уу үгүй бол хоёр хүн ингээл зогсоод нааштай хандгарч. Тэгээ нааштай хандгаар орохгүй бүр хандивлагч болоод ингэчих юм бол өстэй баярлж байгаа юм чам. Гэртээ урьж оруулаад цаа ээж өгөөл тэгэл хандивлагч болоход энэ ажлаа болийг гэдэг бодсон байсан үү чи. Эргээл 180 градус эргээл те. Нөгөө өхөнц бодолч ерөөсө хийсэн юм шиг байхгүй болно. Тэгээд өргөжлүүлж хийх урам ороод өсө цэнийг ичи дээр ирж байгаа юм шиг л эргээл ирнэ шүү дээ. Тэгээд цэнийг аваад цаашгаа яв. Тэ? Боддог таа би нэг хүний зүс ятгах төлж чадчихлаа. Би бас гайгүй явж ийн гэж боддог. Тэ. Хүн юм чинь тэ. Тэгээд энэ ч бас их санаа байхгүй. Ингээд би тэр үедээ ч их боддог гэсэн одоо ч гэсэн бодохоор энэ төр үедээ. Нөгөө очиж хандив акшнт нэг ч удаа нүүр өгж байгаагүй өөрөө ийм ажил хийгээ явах гэж те. Анхандаа бол нэр хэцүүс шүү дээ тэр адреналин гэдэг юм чинь мангар их ялгална. Ичдэг байхгүй энэ чинь яг гудамжинд гуйлах гууж байгаатай адилхан. Баргал тий. Тэрөөсөө надад бол өөрт их төстэй санагдаад байгаа байхгүй. Тэгэл гудамжинд зогсоод хүмүүсийг амдаал ингээл өөдөө снэггүй гэл ингээл те. Тэр үед бол нэр амьдрал надад бол нэр үнэхээр солиотой санагдаж ийл шүү дээ. Амьдрал нэг ам гарч болохгүй гэдэг ихтэй нөгөө давхгүй тавгараад ястаа нөгөө давхгүй гэсэн давгараад далаад авах гэж. Тэгээд гэрт одоо бас манад яг ийм өөдрөг үзэлтэй тусч гэж ихтэй хүн сууж байгаа. За. Манай хүн их сонирн багхгүй. Ингээл ер нь бол намайг юм гоох юм бол нэг ч тийм уриалах хүлээж авахгүй шүү дээ тийм үү? Яаж игээд булзаар улаад хойшлуулаад бултахыг бодно тийм ээ? Тэгээд уцаар танихгүй хүн ингээд юм зарах гэл уцтуул ингээл хандив хаагчнар л байгаа шүү дээ өөр юм байх уу те тэгэн гут ингээл хизээч уучлаарай би завгүй нэгэ уцаа тавьдгүй байхгүй.
Тэгэл ядж захт бол чөтгөрүүд яг мэддэг учраас тэр нөхөртөө бол заавал эмхтэн хүн ярина. Ойлгомжтой. Тэгэл яг хардаад байгаа ч биш шүү дээ. Зүгээр л яг дургу урж ахгүй юм. Яасан муухай залтай нөхдүүд байл гэж бодоод байгаа шүү дээ, тийм ээ. Дургуутч бол нэг боловч молох гэж хэлсэнгүй зүгээр нэг хэсэг бол гайхаад ажиглал өнгөрдөг гэсэн. Тэгэл бас нэг бодлын хүн чинь ингэж боддог байхгүй хайны ажил маань бас ийм л сайн хүн дээ гэж бодох ч бас өөрт таатай байгаа шүү дээ мэдээж. Надад ч гэсэн тийм. Greenpeace ингээд сар ажиллаж үзснийхаа дараагаас бол ерөөсөө нөхөртөө эвтэг хийлсэн. Тэр боловлох тал дээр бас овоо үр дүнд хүрсэн. Энэ хоосон нэрлэхүү зан заав эрчим хүчинд их хорон юм байна. Ёстой нөгөө нэг ялахгүй төсөр ямааны гарцтай гэж тийм ээ. Тэгээ бид өөртөө яа гэж юу хүмүүс танд өргөхтэй мантаа гэж хэлж ирсэн. Тэгээ Greenpeace-ийн хэрэгэлдэг аргуудыг бүгдийг хэлж өгөл тий. Тэгээ яг хажууд хүмүүстэй хүнэрхэж болтдог мөртлөө тий. Огт танихгүй хүнд ингээл юу ч сүдтэй нэрлэхгүй ингээл хашин шогийн маягаар л хэлж байгаа юм л та тий. Энэ сэтгэлзүйд бас энэ дотн хүнд нэрлэл гэж ярьдаг юм байдаг. Юу proximate alienation гэдэг үлээ дээ. Энэ ч юу гэсэн үг гэхээр ерөөсөө одоо баруун дих тархсан сэтгэл зүйн асуудал гэдэг байгаа. Юу гэхээр нэг гэрийнхэн юм шиг гэр бүл юм шиг л амьдарч байгаа тийм үү? Яг нэг гэр бүл яг хуулиар батлуулсан гэр бүлүүд тий. Тэгсэн мөртлөө хоорондоо сэтгэлийнхэн гүний юмыг хуваалцаж ярилцдаг. Энэ баруунд ч хүмүүс биенээс одоо үүдцэн гэх юм уу тий. Тэгээ ерөөсөө сэтгэлийнхэн гүний юмыг хоорондоо хуваалцаж ярьдаг хүмүүс одоо үүдэн байгаа шүү дээ. Тэгээд энийгээ холын харилцаагаар нөхөх гээд байдаг. Энэ дижитал багаж гарснаас хойш тийм ээ. Тэгэхээр энэ интернет ч бас нэг тийм байхгүй. Ингээд ойрын хүмүүсийг холдуулаад холын хүмүүсийг орчлуулж ирдэг. Яг үнэ. Тий. Тэгээд тийм сонин юу нэр томьёо гаргацсан байгаа шүү дээ ингээд. Юу дотн хөнд ирэлгээд үү? Тий. Үнэн л юм бэ тий. Ингэсээр хагаад ер нь одоо энийг одоо мэдээд байгаа юм л та энэ ч одоо. Ингээл 8 жилийн өмнө л манайх руу нэг хүмүүс залгасан. Яасаа гудс дэр хүнжил хийдэг тийм Австри компани юу хөдөлтөгчл гэсэн үг тийм үү? Интернет хөдөлтөө хийж байгаа юм тий. Тэгээл тэрнээс манай нөхөр гай олж нэг 2 дэр авцсан. Тэр 2 дэрээ хотлоо бэлгэлж байгаа гэж өгдөг байхгүй юу? Тэр үед би гэртээ байгаагүй. Тэр цагаас хойш л ерөөсөө тэр компани манайх руу ерөөсөө 8 жил уцтаа салаагүй. Жинхэнэ зурлалцсан та. Тэгэл нэг удаа бүр нэг компани эзэн гэсэн нэг австри нөхөр ярьж байгаа байхгүй мангар залтай. Тэгээ яг тэгж залгахт нь би хариулж таарсан. Манай хүн аялд явцсан байсан. Тэгэл тэр хүн ч одоо надаас 3 найзаа гэртээ цуглуулаад тэгэл тэдний худалдагчтай цуг суугаад нэг цаг гэртээ одоо суугаад ингээл ярилцахыг шалаад байгаа байхгүй юу? Надад бол нэр үнд өгөхтэй санагдаж байгаа. Ингээл худалдаа намаа хийхдээ угаасаа тааруу бүр дургу. Тийм учраас ерөөсөө хүн амьтан цуглуулж ухуулж чадахчгүй. Тэгээд ч Австрид цугаад гадаад надад одоо дотны харилцаатай найз нөхөд хамгаалсан садан байхгүй ш тэгээд хэлчихэж байгаа. Миний гэр бүлийн ч бүгд Монголдо байж байгаа тийм үү? Ингээ учруулаад авах салахгүй байгаа юм чинь. Амар шалдаг. Тэгээд тэр хүнээс арай хийж салтал нөгөө доор нь худалдагч хийдэг 2 шимхтэй дахиад удаа дараалан залгаж байгаа байхгүй. Тэгэл тухай бүрт нь ерөөсөө шууд дургу гэдгээ илэрхийлэл уцаа хийсэн. Тэгэл тэр цагаас хойш уцтаа болсон байхгүй. Ашгүй нөгөө би таарч арга хэмжээ австаа арга хэмжээгээ авсан байхгүй. Хэрвээ маа нөхөр ээжсэн бол тэг яриад байна. Гар бариад бугуу ярина гэдэг бол ерөөсөө хүн худалдаа намааны эсвэл одоо хандив цуглуулах харилцаагаар хязгаарлагдахгүй гэж байна. Энэ найз нөхдийн харилцааг маш их хэвддэг. Одоо энэ нэг одоо манай хүний нэг жишээ байгаа. Юу ингэ насах тусмаа нөгөө залуудаа зовж иж сурч авсан араб хэлээ мартаж ийн гэж төгсдөг байхгүй. За. Тэнгууд нөгөө араб хэлээ мартахгүй тул ингээд нөгөө Сири иргэний данс сухтж ирсэн Палестин гаралтай дөрөвчтэй найзалдаг. Тэгэл тэр залуу ер нь анх бол ганцаараа аим зулбаж ирсэн. Явган нөцгөө явж ирсэн. Замдаа бүр нохооны мах идчихсэн л гээл байгаа. Тэгэл манай өнөр туслуулж одоо ихнэр хүүхдээ бүр хаавс нөгөө Ливанонд гацсан байсан байхгүй. Тэгэл тэр гацсан байгаа ихнэр хүүхдийг нь авчруулах гэж тэр бичиг баримтуудыг нь хөөцөлдөж бүр
2 жил хагас болж ээж нэг юм арай чирээ ихнэр хүүхдийн Австрид ирүүлж байгаа. За. Тэгэл нөгөө энэ хугацаанд нөгөө тэр залуугаар нэг араб одоо Лебаноны гаралтай чөлөө нэг араб матцсан байгаа. Юу гэсэн гэхээр хуучин IS террористуудын бүлэгэлд байсан хүн гэсэн тийм Австрийн цагдаад матцсан. Яа. За. Тийм гот манай онд бас бөөн чирэгдэл учруулж байгаа юм л та. Тэгээд хэдэн сараар цагдаа нууц албаар тэр нөгөө орчуулагчийг явсан. Тэр мэдүүлэг аваад цагдаа нар дуудаад байгаа шүү дээ. Тэгжсэн чи гай болж нөгөөдөг чинь бүр ийм IS террористууд ингээд машины арталт суудсан бүгдээрээ ийм калашников барьсан. Хажууд мань хүн суудсан тийм зураг. Австрийн цагдаад очсон. Тэгсэн чинь өөрийнх нь одоо бүр үеэл нь хэдийн евро орч гэлээд 600 евро орч гэлөө зарцсан байсан гэдэг байна шүү дээ. Тэр зургийг. Тэгэл яг бас л орооцолтол баах явсан. Явж нөгөөдөг чинь тэгээд нэг ямар ч гэсэн урд нь IS террорист байгаагүй гэсэн нэг тийм шийдвэр гарсан. Тэгээд нэг юм тий. Тэгээд ерөөсөө ийм маягаар ингээл жон байж байгаа л асуудалд орооцолтдог байхгүй. Гадаа жолоо барьж явж байгаа жолооч нартай муудалцсан тий. Тэгэл тэр болгонд нь манай нөхөр шогшохстой. Тэгэл дээрэс нь эмнэлэг шүдний эмчтэй ингээд үзүүлэхдээ ерөөсөө байнга үйлчилж явдаг тий. Байргуу болчлоо гээл тэгэн хүүхдүүд нь сургуульд бүртгүүлнэ гээл тэгэн манай онд хөөцөлтөн. Тэгээд нөгөө бөөн чирэгдэл болж иж нэг авчруулсан нөгөө ихнэр нь шүү дээ. Тэрнтэйгээ таарахгүй. Байнга хэрүүл уралтай. Тэгэл тэр хоёрыг ингээд хэрэлдэх чимээ шууганаар нөгөө хурш авструуд нь цагдаад удчихдаг байхгүй. Чимээ шууган гаргаад байна. Амгалантай байдал алдагдуулаад байна гээл тий. Тэгээд тэрнээс олж бас гэр бүлийн хүчирхийлэгч нэрээр тэнцээ авсан. Нөгөө залуучаа. Тэгээд одоо хэрвээ ийм явдал дахин давтагдах юм бол тэгээд ер нь шорон суух ял идэх ёстой болчихж байгаа байхгүй. Тэгээд тэр одоо би бас заримдаа оролцохгүй гэж арга байхгүй оролцож байгаа шүү дээ. Тэгээд би тэгж хэлж байгаа байхгүй. Гэхдээ энэ ихнэрт нь чи одоо юунд төлөө араб хэлтэй чи тэрийг сайн хэлж өгөөч. Энэ асуудлаа сайн ойлгодгүй юм уу? Эсвэл ийм эргүү хүн юм уу те? Бүр те? Бүр нөгөө ийм усан тэнэг хүн юм уу те? Ингээд нөхрлөө ойрхон уцтаад ингээ арабаар хачин мохоо ашиглаад идэг байхгүй манай он руу. За. Тэгээ ерөөсөө ингээд тэсгээ ойлол нөхөртөө хэлж байгаа юм л та ингээ. Чи одоо наад хүнтэй хэлээ одоо тий. Яста нөгөө юу амар байна уу гэсэн биш гай болоо гэдэг шиг. Тий. 2 жил хагас байнга телефонат хийж уцаар ярьж байгаа шүү дээ. Тэгэл тийшээ бичиг баримт зөөж гүүжээж хөөцөлдөж ирүүлсэн хүн. Тий. Тэгээ одоо тэр салах малах шүүхийн асуудал бүр гарч ирэхээр шинжтэй болоо явчихж байгаа байхгүй тэгж. Тэр нь тгий шогшоод өстой нөгөө 90 эмийн оронд илжиг бүж оруулах гэчээр. Тэг яг аав маань бидэрт ингэж захиж ярьдаг гэсэн. Юу гэхээр ингээд тус авахгүй хүн туслах цаг эрчим хүчинд хорон. Тэгээ ямар ч үр дүнгүйгээр үнэхээр арангатай байдаг. Тэгээ дээрэс нь бүр нөгөө амар байна уу гэсэн биш гай болоо гэдэг шиг юм болдог гэдэг байгаа байхгүй. Яг үнэ. Харин эхний 2 удаад ингээд туслаад тэгээд ер нь тус авахар хүн байна уугүй юу гэдгийг ер нь ажиглах хэрэгтэй гэдэг. Тэгээд тус авах хүн ч өөр идэг гэдэг байгаа юм л та. Ингээ адаг нь дараагийнхаа тусыг нэхэхэд хүртэл бас хугацаа нэрлэгч чинь гэсэн үг шүү дээ. Тэ? Алавтай ч биш ямар хүний өмнөөс амьдраад байгаа ч биш тус авах хүн бол ерөөсөө тэгээд өөрөө бас их мэрийдэг гэж байна. Арай амжгүй байдаг л та тий. Тэгэл дахин гүйжирч тусгуугаад байхгүй шүү дээ. Танаа зов ичгэх улчирхаатай байгаа шүү дээ. Бас илжиг улчирхаатай байгаа тийм. Тэгэл хүний тус авахгүй хүнд бол ерөөсөө туслаа гэдэг бол харилцаа хараат тийм эрүүл бус харилцаа. Би болгоно гэсэн. Тэгээд одоо цаад хүн бол ерөөсөө хизээд ер нь өрөөл бусдад лаахадаж гар бариад бүр бугуу бариад ингээм амьдраас сурцсан. Тэгээ бас нөгөө 90 эмийн хэрүүл амны бузар гэж бас нэг юм байна шүү дээ. Тий. Тэгээ бас ингэж учруулж хэлээд байгаа. За би одоо ингээ Монгол хүн. Тэгээ энд ингээ баруун ирчээд монголчуудад туслах бол нэг хэрэг тийм үү? Тийм. Чи би элэг нэгтэй хүмүүс юм чи. Тэгээ гэтэл чи одоо ингээ араб хэлээ мартахгүй төлөө гэ тэ элэг буруутай хэл соёл өөр
Тэгээ шашин өөр хүмүүстэй бас ингээдлээ зуралдаад бас дэмэшүүл гэж хэлж байгаа юм л та. Тэгээд цагтаа сэргийлж бөө юм харчаад тэгээд туршлага Тийм суумаар. шүү дээ, одоо нөгөө ямар юм хил авны ямар бузар дагуулахыг ч хийм мэдлээ тийм ээ. Тийм. За ингээд хятад судлаар сурж байхад бас нэг инээдтэй юм ажиглагдав. Юу гэхээр энэ хятад судлаа одоо хятад судлалд ажиллаж байгаа багш нар судлаач нар шүү дээ. Австри, германууд гэл. Хятад хэл эзэмшихийн төлөө өмхийн амтай хожоо хүүхэнтэй цуцсан байдаг байхгүй. Бෑ бүр аимшиг өмхийн амтай нэг нь тийм хос байсны нэг нь манад орчуулгын хичээл орохгүй юу? Тэгсэн чинь нөгөө урдлын партн дээр хүмүүс очиж суухаа хэлцэн. За. Чи тэгээд бодолтой амар байгаа зү. Амар тийм нөгөө сарамсаа идэх юм болчихсон байж. Тэр аимшиг өмхийн амтай байхгүй. Тийм болохоор нөгөө хүмүүс бүр оюутнууд ч мэдчихэд тэр урдлын игнэний жирэн дээр очиж суух болчихж байгаа. Тэр хүний ашиг сонирхлын өвчт амар их гэсэн үг үстэй. Хайр дурлаас гадна. Тийм надад бол бүр үнэн ойлгомжтой санагдаж байгаа. Дотроосоо бүр зөв үрдэг гэсэн байхгүй. Жихэц төрж байгаа юм чи ер нь. Тийм. Ингээ хятад хэл сурахын төлөө ийм гэр бүлтэй болоод байхдаа чи яах вэ гэж бодож байгаа байхгүй нэрэ. Арайч тэг тий. Тэгээ ер нь бол анх ерөөсөө би хувь заяагаар одоо нөгөө гайд хийж явж байгаа нөхдөдөө таралтаад гэр бүл болсон хоёр шүү дээ. Аль нь. Монголд гэр бүл болоо анхны охин маань ууган хөхт маань Монголд гарсан. Би сургуулаа төгсчээж охиноо 3 настай болж байхад л наашаа ийшээ Австри руу ирсэн тийм үү? Тэгээс би бас нөхөртэй хэлдэг байхгүй. Би одоо ингээ герман хэл сурыг гэж тийм үү? Өөрийнхөө амьдралыг дээшлүүлье. Австри улсад ирж сууя гэж нөхөртөө зурлаагүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг хоо бид нар бол яг хоо ийм гажуудалд бол бас яг 100% итгэж болохгүй гэж би анх бас хэлээд байсан тийм ээ. Ингээд behaviorism чи хүнийг маш доор хийж үнэхээр энэ дорд үзэж байгаа байхгүй. Гургуул дахиа махаа гэл юм бүдүүлэг амтэн шиг болгож харуулах гэдэг шүү дээ. Тийм байна тий. Яс юм дээр бол хүмүүс зөвхөн тэнэгтэй биш бас тухайн үеийн тэнгэр их нөлөөлдөг. Тэгээ бас цаг үеийнхэн золиос болчих. Ийм тасралтгүй тарг угаалтаар бөмбөгдүүлсээр аваад тийм ээ. Тийм байна тий. Тэгэл энэ гар бариад бугуй барих тухайд ойлоо бас үргэлжлүүлээд ярьж болно. Улс төрд ч гэсэн хэрэгэлдэг арга. Хайда дараагийнхаа ярилцлаганд үргэлжлүүлээд яриа та тий. Тэ сонирхолтой байлаа. Бүр ийм төвшин төрж ашиг сонирхлын хэрэгтэй болно. Тэгээд цоон гэж өстой яаж байгаагүй юм биш. Бодож байгаагүй байна. Яста төвхтэй тий. Ингээл энээсээ болоод хүмүүс ч ерөөсөө өөрөөгөө хэд ороогоо ичдэг байхгүй юу? Юмд оролцолтоод. Энийг бол за дараагийн бодохгүй болцъя. За тэгээд анхааралтай сонссон YouTube хэрэглэгч найз нартай их баярлалаа. Дараагийн ярилцлаган дээр уулзъя. Түр баяртай.